сайн уу? Бүгд нүглөөний минь би дөнгөж ирсэн байж гин. Тэгээд өнөөдөр би яг нэг өнөөдөр юу болж өнгөрөх талаар бичлэг хийж байгаа. Тэгээд одоо л би нүрээ угаагаад юм хамаад хүрчээд гадаа гарч гүүн. Би ер нь бол гүйдэг биш л дээ. Би ер нь бол нэг хөдөлгөөн ер нь сайн хийдгүү. Спортын дүрэл дээр ч мөн гэхдээ ер нь амар удаан суудаг ажил хийдэг болохоор ямар нэгэн жоох хөдөлгөөний юм хийхгүй бол би бүр юм хөшөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ өчигдөргүйгээд тэгсэн чинь 1.5 км гүйсэн. Тэгээ би өнөөдөр 2 км гүйн. Тэгээ гүйчээд би ажиллаа хийн. Тэгээд би одоо удаг витаминууд үзүүлээ. Би үүндээ энэ мэг ингэж барих шаардлагагүй л дээ. Зүгээр ингээ уулын хийж болон заяа тэнгууд надаа ингэ нэг юм барихаар аярлаг профешнл мэдрэж өгöd байгаа. Надад ихтэй нөө юм яг ярьдаг контент ч юм уу рилнэ хийдгүү болохоор би хийж сурч байгаа байхгүй сүүлийн үед нэг юм эвгүй байгаа. Ганцаараа юм руу хараа яриад байгаа чинь нэрнгэсэн амар эвгүй юм байна. Тэг яг хаа хийгээд харьцангуй хурдан сурах байхаа. За энэ бол D витамин D. Асуучлаа. Эндээс нэгийг удаг. Тэг би бол хавар айгу ядраад тэгсэн чинь эмчт үзүүлсэн чинь намайг D уу гэсэн тэгээд ууж байгаа. Пробиотик удаг. За тэгэнгүүтээ эн чинь энэ одоо минерал магний энийг мэдхгүй манай нөхөр намайг чи ядраад байгаа гэж ин тэгээд нөгөө өсчийн энтерт оруулаад вакс энтерт орсон чи намайг ирсэн шинжилгээ өг гэдсэн байхгүй. Тэгээд ер нь миний эрс жоохон бага юм шиг гэсэн чил манай нөхөр надад нэг авчихсан магн юм шиг байна. Ийм эрс магнезиум мэдхгүй. За тийм. За тэгээд ер нь бол энэ нэг D витаминтай уудаг болж байгаа. Өдөр хийжтэй гэхдээ би яг өдөр болгон чи ихнээсээ ингэж амьдрдаггүй шүү. Зарим өдөр бол амар орой босдог. Тэгээд зарим өдөр би бос юм заримнуудыг хийж амждаггүй. Тэгээд өнөөдөр болохоор манай гэрийнхэн өглөө бүгдээрээ намайг жоохон унтчих гээ явцсан. Тэгэхээр ингээ би ганцаараа байгаа байхгүй. Тийм болохоор за гүйж мүгээд яах юм бэ чинь би бичлэгээ хийж утсахгүй. Ингээд доороос гэрлэнэ болохоор их зүгээр харагдаж. Би нэрээ тавтахад гоо сайхан дурсан байхгүй юу. Тэгээ миний нүүр их хөөрхөн байгаа юм. Бас. Ер нь би гоо сайхан орохороо батгай шахуулаа цэвэрлүүлэнгүүтээ карбокси гэдэг маск тавилдаг байхгүй юу. Тэгээ тэр маск ер нь айгуу гоё маск. Би тэ амар дуртай. Тэгээ 2 сар болгоо. Тэрийг ер нь хэрэглэх гээд болсон. Гэтэ ер нь тийм гоо сайхан байхад дурчих зүгээр ах уу. Гадаа бүр амар гоё юм. Гадаа өнөдөр 29 гаруй гэсэн баггүй юу. Тэшгүй нэг дулаалаа. Тэгээ энэ жил бүр ямар удаа хүүтэн байв. Бүр хизээ дулаарах юм бол гэж бодмоор. Би одоо гүлээ. Тэгээ гүчээд километрээ харуулад хэрэг гүйснээ яри. Хоёр километр гүлээ. Өчигдөр 1.5 гүйсэн баггүй. Өнөөдөр бол 2 гүйх бол сайлтж чанга байна. Нара. Би сайн машинаа яг хавирчлаа. Гаражнаас гарах гэж байгаа нэм гаражны нэг юм. Бүрэн тэр ер нь харахаар айгүй хүн хавирсан байдаг байхгүй юу? Харахаар ингээд хаалга нь хажуудлаа ингээд наагаад. Тэгээ би ууланд хийдгүй. Тэгсэн чинь сая
2 машин үүдээс шахаад тэгээд би ухарсан чинь яг тэ би нэг сайн машин бирч чаддгүй юм болохоор тэгээ хавирсан. Одоо гол нь надад ингэж яг энэ ситуацид дээш тэ өөрөөсөө гомдоо байхгүй. Бүрдээ өөртөө гомдоол. За. Окей. Авчвэноо би. Ийм хөрхөн матчатай raspberry-тэй гардаг юм авлаа. Одоо би ажиллаа гэж суух чинь. Ийм нэртэй кофе шоп байна. Одоо нэг юм уу. Энэ raspberry matcha гэдэг ийм хөөрхөн зав энэ хараа ийм хөөрхөн юм авсан юм царайлаг. Matcha уудаг төрлийн юм биш л тийм. Гэтэ яг хөө let's try it. Cheers. Амар гоё юм бэ. Амар гоё. Би сая яг машина юм өргөцсөн болохоор амар сэтгэлээр унтсан байсан. Яг энд суусан чи амар 50 байна. Би нэр юм ном уншиж шүү дээ. Sakura College байна. За энэ дотор дахиад би локейшнээс болол хурж ирээ суудсан. Энэ нэг юм санаж байгаа үрээдэр гэдээсэн чинь одоо 6-аас явлаа гэдэг нэгтэй дахин шал гэрний хүн авчираад. Тэгснээ өөрөө энд муруулаа буудаад. Ой манай дүү надад бууцны салаас хүүтэйзээ кола өглөө гайхалтай юу. Тэ манай нөхөр Тэмүү донцсон ерөөс тэр ингээд манад бүр битүү Тэмүүгийн хүргэлтний юм ирэл. Ингээд энэ unboxing time явж байна манад.